Сайн байцгаана өрх мөндөд үзэгчдээ үндэсний мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Монгол Улсын засгийн газар төрийн орон сууцны корпорац нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөр биелэлээ олсоор байна. Иргэдийг орон сууцчлуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш буян тухай 1-2 хорооллууд сүндэрлэж иргэдэд хүлээн авсан. Өнөөдөр буян тухай 2 хорооллын 2 дахь ээлжийн барилгын ажил эхэлсэн байна. Засгийн газрын 2012-оос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт үргэлжилж байна. Төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх ажлыг төрийн орон сууц корпорац хариуцдаг. Төрийн орон сууц корпорац төрийн өмчит үйлдвэрийн газар нь үндэсний бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлж, буян тухай 2 орон сууцны эхний ээлжийн барилгыг ашиглалтанд оруулсан. Тэгвэл нар хур тэгшэрсэн бэлэг цайн энэ өдөр буян тухай 2 хотхны 2 дугаар ээлжийн орон сууц барих, шавыг тавих ёслолын ажиллагаа боллоо. Улаанбаатар хотыг орон сууцчлуулах төсөл бол амжилттай хэрэгжиж байгаа. Үүний өрөөгөөжийг бол Улаанбаатар шууд Монголын ард түмэн бол хүртэж байгаа. Энэ зөвхөн Улаанбаатар хотод биш, бас аймагуудад хэрэгжиж байгаа юм төсөл. Энэ буян тухай 2 төслийн 2 дугаар ээлжийн одоо энэ барилгажуулах ажил үйл ажиллагаагаа өнөөдөр эхэлж байгаа нь 4000 орчим хүнийг орон сууцтай болгох, 5000 хүнийг шууд утгаар нь ажлын байртай болгох, 5000 хүний цаана түүнийг дагсан маш олон төрлийн бизнесийг хөгжүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа ийм сайхан төсөл хөтөлбөр болж байна. Тэгдүгээр хороол, 10 дугаар хорооллыг нийлүүлснээс том юм төсөл зөвхөн энэ хэсэг нь гэхэд. Тэгэхээр ийм юм одоо Монгол компаниуд хийж байгаа өнөөдөр ийм бахархал энэ бол одоо зөв одоо төрийн бодлогын одоо шууд үр дагавар юм аа. Энийг цаашаа бас өргөжлүүлнэ гэдгийг хэлмээр байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд засгийн газрын хэрэгжүүлсэн хийсэн ажлын үр дүн өгөөж энэхүү бүтээн байгуулалтаар өрнөж байна. 2 дугаар ээлжийн буян тухай хороололт 12 давхар 60 барилга, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий цэцэрлэгийн барилгууд, 250 хүүхдийн багтаамж бүхий сургуулийн барилга 2, автомашины 7 давхар нэгдсэн зогсоол, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцлбор, үйлчлэгээний барилга зэргийг багтаахаар төлөвлөсөн байна. Үндэсний 5 компани нийлж бас тэнцээ 3600 Монгол ажилчид ажилласан. Эд маань бүгд орлоготой, цалинтай, нийгмийн даатгалаа төлсөн ийм төсөл болсондоо бас бид нар одоо маш их баярлж байгаа. Монголын барилгын салбарт хурдацтай, гүйцэтгэл чанартай бүтээн байгуулалтаараа танигдсан буян тухай 2 хорооллын 2 дугаар ээлжийн бүтээн байгуулалт инхүү эхэллээ. Энэхүү бүтээн байгуулалтыг Монгол Улсын засгийн газраас баталсан шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулж байна.